За манай Монгол улсад яг өргөн хэрэглээний нарны одоо хавтан хэрэглээ бол яг технологийн хувьд бол 3-аас 5 дугаар үеийг одоо манай Монгол улсын хэмжээнд төлхөө хэрэглэдэг юм билээ. Тэгэхээр манай технологийн хувьд бол 7 дугаар үе гэж ярьж байгаа. 7 дугаар үеийн яасан бэ гэхээр 5 тооны даацтай гамжуулсан одоо сайжруулсан одоо манайхны хэлдгээр бол лови төрхлөгтэй вакуум шилэн багц гэж одоо хүмүүс ярил ойлгодог тийм одоо вакуум цонх шиг одоо ийм барилгын материал дотор энэ өндөр одоо нэгтралаар газрын ховор элементийг одоо шивж өгсөн энэ технологи дээр үндэслэн одоо инновацтай цаашин бүтээгдэхүүн юм л да. Гэтэ энэ маань өөрөө 2017 оноос эхлээд Бээжин хотын утааг бууруулах одоо үндсэн барилгын материал болж одоогоор 3500 орчим барилга байгууламжуудыг цементийн үйлдвэрүүд уулуурхай салбарт ч гэсэн энийг өргөн хэрэглэснээрээ түүхийн нүүрс түлхээ болоод Бээжин хотын агаарын бохирдол илт одоо эдгээр он жилүүдэд буурсныг та бүхэн бас өөрсдөө ч гэсэн аялаад одоо очихдоо харж байгаа байх. Тэгэхээр яг энэ одоо технологийн нууц нь ерөөсөө энэ байсан юм билээ. Тэгээ бид нар аль болох одоо энэ жилд дөнгөж эхэлж байгаа хэдий ч гэсэн аль болох одоо холбогдох байгууллага яам тий Монгол банк салбарын яам байгаль орчны яамтайгаа ч гэсэн хамтарч ажиллаад энэ ногоон зээлийн хүүг бууруулах одоо үндсэн зорилготойгоор ажиллаж байна. Ягаад гэхээр энэ маань өөрөө бүгд найрамд хятад ард улсын 2.9% хүүтэй ногоон зээлийн үндсэн барилгын материал гэж явдаг учраас бидэрт бол боломж байгаа гэж бодож байгаа. Тийм учраас бидэрт яг одоо бүх нийтээрээ хурд хэрэгтэй байна да. Одоогоор бол дэлхий дээр нарны сэргийлэх хэрчим хүчний одоо энэ хамгийн сүүлийн гэдгээр одоо ажиллаж байгаа. Энээс хойш одоогоор сая түрүүчийн 7 хоногт бас шинэ туршилт хийсэн манай үйлдвэр. Яг тэр өөрөөсөө энэ үйлдвэрийн одоо эзэд маань энэ зохион бүтээгчнэр патент эзэмшигчнэр байхгүй. Тэгэхээр өдөр болгон манай үйлдвэр дээр одоо шинэ инновац явагдчихэдэг. Тэгээ түр жил 7 хоногт авсан мэдээгээр манай ашигтуулын нарны одоо ашигтуулын коэффициент нь 28% таа гэдгээрээ дэлхийд гайхагдчихсан бол сая өнгөрсөн 7 хоногийн туршилтаар 32 болж дахиад одоо бас 4%-аар одоо өссөн байна. Тэгээд дахиад дараагийн 7 хоногт бас ямар үр дүн гарах юм 36 болох юм уу таашгүй. Тэгэхээр эрдэмтдтэй ажиллахын одоо давуу тал одоо их сайхан зүйлүүдийг мэдрээд явж байгаадаа бас хувь хүнийхээ хувьд ч гэсэн бас их хацтай тооцож байна. Манай компанид бол өөрөө барилгын компани болох одоо сонирхол ч гэдэм үү тийм амбиц бол байхгүй. Бид нар бүх барилгын компаниудтайгаа нийлдэлтэй одоо хамтарч түншилж ажиллах одоо боломжтой учраас бас барилгын үндэсний ассоциацийн аль биесний гишүүн болоод тэгээ энэ компаниудтай гишүүн байгууллагуудтай бас төрүүлж мэдээлэл хүргээд ингээд боломжуудыг олгоод явж байгаа юм аа.